Дорнод аймгийн Алхуус сумын 2 дугаар багийн Хушуу бургас гэдэг газар аймгийн төвөөсөө зүүн урд зүгт 330 км, сумын төвөөсөө баруун хойд зүгт 70 км зайд Буур нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан Toyota Brus 30 загварын 6 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн. Тухайн автомашинд зорчиж явсан 2 хүн эссэн мэнд гарч 4 хүн живсэн дуудлага энэ сарын 24-ний 13 цаг 18 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Тус аймгийн онцгой байдлын газрын 90 хайх аврах ангийн Алпаагчд очиж эргээс 300 м-ийн зайд цооног гаргаж дрооноор тандалтхийн байршлыг тодорхойлж 6 м-ийн гүнээс автомашиныг татан гаргаж нэрвдэгчдийн зохицыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгээ өглөө. Онгоцоор өнөөдрийн байдлаар гол нуурын мөсөнд цөмөрсөн 12 удаагийн дуудлагаар тухайн орон нутгийн онцгой байдлын байгууллагын Алпаагчд үүрэг гүйцэтгэж 4 иргэний амь насыг авран хамгаалж 5 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна. Цагуурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаар шалтгаалan нэмгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зочихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.